энэ чөлөөт нийгэмд өөр ажиллаа хийгээд явал. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бид нар оруулж хамгийн гол одоо өвчтөө гэдэг юм уу хамгийн гол өвддөг одоо гэдгийм үү энэ ашиг сонирхлын зөрчил энэ бүхнийг бид нар оруулж энэ хуулийн тухайд ярихгүй бол энэ хууль маань бүтэн болж чадахгүй болов гэж ингэж бодогдоод. Тэгээ өөр нэг асуудал ер нь яг эрх ашиг гэдэг бол бас тогтвортой л доо. Үндэсний Монголын эрх ашиг бол яг энэ эрх ашигаар нь ангилж үзвэл тогтвортой. Түүнийг хуультай холбох юм бол их чухал зүйл. Тэгэхээр энэ хуулиудад татвартай холбоотой асуудлуудыг бүгдийг татварын хууль руу оруулж шийдмээр юм байна. Ер нь бол нэг ашигт малтмлын хуулийг гарсан бол тэр мань нэлээд тогтвортой л ажилламаар. Ажиллах хүчинтэй холбоотой ерөнхий заалтууд нь ашигт малтмлынхаа хуулинд байгаа. Цаашаага тэр хөдөлмөр эрхлэлт тэр асуудал нь нөгөө хуулинд орж шийдэгдэж идэг. Иймэрхүү маягаар хэдүүлээ хийж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд би хурцхан ингээд хуулийн төсөл боловсруулаад энэ 50 жил ажилласан энэ одоо туршлага дээр ингээд ажиллаж байгааг их талархлаа. Гэхдээ нэг л хууль их хурл руу орох та. Тийм бол нэг хууль орох учраас тэгээ манай хууль санаачны үндсэн хуулийг тодорхой зааварчсан ерөнхийлөгчний бол засгийн газар нэг бол улсын хурл ингээд заасан байгаа. Өнөөдрийн байдлаар улс өрөөнд хөршил бол энэ хэцүү байлээ. Ер нь ашиглалтын хуулиуд сайн усан гэж хүлээлт баг баг. Гэхдээ их хэцүү асуудаас ер нь яриа хүрэн дээр махмтрын хүрэн дээр уран бишрэн чир явуурын гэдэг юргачлаа хэлцүүлүүлээд нийт зөвшөлт ингээд чавуул санаач дөрвөн баримтсан нэг зөвшлийн усан дүүхэн гамбар асуудлыг